дээ. Тэгээд орно. Рашид. Хөвч хангаа эсэм манхан цагийн уртаа хойраагүй эгэл төрөгтэй одос сургамал зантэн борол дэдсэмэн ортын дохдгийн тостой их хорон минь онзоны овын сахин дусан найга онцагийн Эх орны хүүхдүүд ширмэн төмөр дөрөөний шивээ зурх тавган дээр шижир алтан эмигний шиг тгээ чимэх гархин дээр шинийн хоёрны саран хаяарч шинг тэнгэр дээр шин ялах ногоо хашиж задрах газар дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Цэрэг аавын хүү болж, цэрэг ээжийн охин болж, энэ хорвоод мэндэлсэн та нартаа зориулж, хиймэр өдөө цэргийн харгууд хийж бүтээснэ дурсах гэсэн. Улсынхаа тусгаар тогтнолыг магтан өгүүлсэн, тусгаар тогтнол найрагдлын агуулга бүрийг амьдралынхаа мөрдлөг сургаал болгон, эх орныхоо бүрэн эрх халдашгүй дархан байдлын төлөө үрийн үрд зүтгэж яваасай хэмээн сэтгэж дурсамж номоо ийхүү эхэллээ. Хиймэр өдөө цэргийн харгууд хийж бүтээснээ та нартаа дуурсыг. Хүний хүү эх орны хүү болсон хүндэтгэл дүүрэн он жилүүдээ дурсъя. Дэвсэгт хүчний тэг 32 дугаар ангийн хүндэт харуулын тусгаар хотын анхны цэрэг Хуранда Ёндонгийн жасраа. За би Ёндон хот жасраа гэдэг. Би одоо 1935 оны цагаан сарын дараахан гэдэг юм бол Бандаварын жилийн 2 сарын үед юм шиг байна. Тэгээд цагаан сумын баруун хойд энэ өвөр чандман гэж газар Даваагийн Ядамжуу гэдэг айлд төрсөн ээж Медагдамбо гэж байж. Таагүй миний төрсөн ээжийн төрсөн ах нь Ёндон гэдэг намайг үржил авсан. Төрсөн аав ээж яагаад тэгсэн хэрэг миний төрсөн ээж миний өргөмөл аавын дүү байсан. Тэгээд дүүгээсээ нэг охин аавна гэсэн чинь миний дээр хоёр эгч байсан. Тэрнээ нэг нь аавна гэж отсон чинь хоёр ойролцоо юм байна байг дахиад охин гарахаар наваараа гэсэн. Тэгээ хүү гарцсан байсан би тэгааргүй юу намайг аваад тэгээд Ёндон гэдэг аав дээр ээжийн хаахтаар өргөөдсөн ийм хөө. Тэгээ Ёндон хогтойстраа гэдэг нь дээр. Тэр чинь өөр чандман гэдэг цаашаа нарийн хөндөй гэж байдгийг. Тэр хооронд нэг өртөө шахуу газар. Тэгээ тэнд намайг дүүрч аваачиж хүрээ хайныг үнэ байсан. Хүрээ хайнгийн үнэгээр өгжүүлж өөрөө өгжаар өсөөд арай том болоод хоньны сүүл хөхөд ингээд би өссөн хөө. Манайх одоо Ямаа цагаан уул гэдэг чинь тэр хонь. Цаашаа нутаг бас зайтай их бол. Тэгээд тэр чинь одоо хойд хөрмөн цаашаа болохоор илээд булаан руу наар хүртэл тэсийн гол хүртэл нутагт тусдаг тийм нутагтай газар сургууль ороогүй. Хөдөөний нэг жилийн малсан хөөхд байж яваад тэр чигээрээ бие дааж ном өсөг сураад 20 нас хүртэл жирийн хөдөөний малчин байлээ. Дээд зэргийн мал хөрөнгөтэй улсууд аймгийн уяа гэж одоо өртөөний албанд явдаг. А дунд зэргийнх нь сумын уяа өртөөнд явдаг. Манай дунд зэргийн байсан сумын өртөө хийж явлаа 13 дөрөвтэй байсан багт. Морин өртөө гэдгийг чинь машин шуудангаар сольж нэг албыг тэгж сольж явсан нэг хүн 20 нас үрж байсан. Тэр үед аймгийн төв жолооны курс, тракторын курс гэж тийм эхэлсэн байсан. Тэгээ тийм юм санаатай. Манай сумд нэгдэл байгуулаагүй. Тэгээ манай хөрөг ахынхаа шин чандманд нэгдэл байгуулад хөрөг ах нэгдлийн даргуулад тэгээд нэг аавгаа ятгах жагаад тэр нэгдэлд ороод 100 аач малаа нэгдэлцгээд тэгээ намар 9 сард
нөөж очоод шинжин манай хамгийн хойдлын дээлэн хол хамт буугаад нэг айлтай. Маргааш нь цэргийн зардан дуудах хүрээд ирсэн. Ээж аавын гар дээр 90 цент хүрч эх орныхон өмнө хүлээсэн үүргэн биелүүлэхээр нутаг усны залуустай хамт цэргийн комист орохоор аймгийн төвийг зорилоо. Цэрэгт явна гэсэн бодолчгүй явсан би хамт ирсэн залуусаас хоёулахнаа тэнцсэндээ эрэмшиж баярлаад цэрэгт мордохгүй гэсэн бодлоо нэг мэтгэд мартсан байна. Энэ ч зөв болж ирээдүйн амьдралынхаа замын алтан гацыг тэр үед л олж харсан байна гэж ойлгож байдаг. Тэгээ цэрэгт мордсон. Тэгээ нэг ганц хайртай морь байсан. Морь удаа. Тэгээд цэрэгт татчихад би цэрэгт явна гэж боддог байсан. Тэгээд орсон цэрэгтэн комист орсон цэрэгтэн чич. Тэгээд цэрэгтэнцний усаа цаашнаруулаад шарууруулчихсан. Тэгээд яад байжсэн чинь цэрэгтэнцэн усаа ячмаарэ буцаа гэж гаргаж ирээд тэгээд шинэ дээрс ирсэн самбугийн бие бадрах гэж нөхөр цог ирсэн танд. Тэгээд тэр үнд морь өгөөд тэгээд явуулсан. Монгол хүний хиймэр болсон мориндоо хайртай хүү байлаа. Хол замд үнэн чуна хоёулахнаа бол хань нөхөр минь болсон хайртай бор морио хамар дээр нэг үнсэд хамт ирсэн самбуугийн бямба бадрахад шинэхэн бакалаан тайлж өмсүүлээд нутгийн зүгдэж хайртай аав ээж хань болсон хөлөг морион орхиод эх орноо хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр мордсон нь. Одоо цэрэг татгад жирээд Хорндоо генерал Яндан одоо тэр үед нь хүндрүүлэн ороод гэж байгуулад ороодын цэргүүдээ аймгийн цэргүүдээс сонгож шалгаж авч ирсэн. Тэр сонголтод ороод тэгээ хүндрүүлэн анхны цэрэг болсон юм аа. Яндан дарга их гэрха өндөг хүн байсан. Тэгээд тэр аймагуудаас цэрэг шалгаж авчихад аваачаал жигсаахад 120 хүн нэг ороод яг жигсааж байгаа давсан шиг нуруу туруугаараа яг тэгэл таарсан байдаг байсан. Цэрэг шилж явсан даргын жагсаалаас гар гэсэн командаар хэн бүхэнд тохиодгүй хүндэт харуулын цэрэг болсон юм. Шинэхэн цэрэг болсноо дахин мэдлсэн мэт сандаг. Жинхэнэ цэрэг болсноо шинээр амьдэрсэн мэт боддог юм. Өдөөний малчин цэрэг татгч ирээд хөлөө орооч мэдэхгүй шахав байж тээ. Тэгээд цэргийн хүмүүжил цэргийн дарга нарын тэр сургадаг асуудал эхэлж байгаа юм. Жишээлбэл зарим нь гүүгэл техник, зарим нь хэрэглэн гимнастик, одоо төрнөөсөө дуурт гэх мэтлэгээр тэгээд сүүлдээ өөрөө тэрний дадаад сураад ирэхээр тэрнийг хөгжүүлээд тэгээд одоо тамирчид алдартан энэ гараад төрөөд ирдэг тийм л эхлэл удаатай юм. Эрсч эски сунан гэдэгтэй. Хүндэт харуулын тусгай рото томилогдсныг хэлэх үү? Цэргийн эрдэнэд суралцахын сацуу бидний хийдэг гол дадлага бол жагсаалын бэлтгэл. Мал хуйтай ноцолддог болохоор жагсаалын хүндийг ажралгүй давж баг багаар л албандаа тассаар биеийн тамирт нилээдгүй сонирхолтой боллоо. Хожимо дэшүүрийн спортын мастер цолыг хүртэхэд цэргийн албанд сурсан эрдэм сэтгэлийн хатуужил ойд нөлөөсөн гэж аав нь боддог. 3 жил цэргийн албаасан албаны хугацаанд надад пациент зүрийн тохиолдож байсан юм аа. Зочин хүлээж явах гэдэг нь аваар тарсан юм аа. Талбай дээр өглөөний парад жагсаал хийгээд тэндээс явсан чинь автоваз гэдэг манайхан зиста машин. Зистаудаар 5-6 машинтай явдаг. Хамгийн сүүлийн машинд таарсан тэгсэн чинь буян тухайгийн тэр хөдөл даваад тэгсэн зэрэг жолооч өрхий сандарсан юм одоо тэр буян тухайгийн тэр ганц шуугар одоо байгаа тэр л байсан. Тэрний хараа хөрхийн огцом эргүүлэлттэй хойдын тэр зуранд. Тэгээ нэг машин чинь өнгөрөөд замын хажуун хонхордоо яг дээш хардсан байсан. Тэр энэ өртөөд би бол өөрөө өөр машинд суугаад явсан. Зах зууж явсан. Би дор нороогүй цаана унтсан байсан. Тэгтээ гэмтсэн. Тэгээд тэндээс гэмтсэн эдэн зэрүүд 7-8 хүн
Государт очиж бид нэр тэнд хэд хоноод миний тэгтээ нэг игм хугарсан байсан. Тэгэл ороод 2-3 хоноод игмтэй нэгтгэл. Тэгэл гарсан. Сэргүү тэр барилга дээр ажил 100 гараад. Цайсангийн. Тэгээ би энэ Бертингтэйгээд байранд үлдсэн. Тэгсэн чинь тухайн жударга нэг өдөр дуудаж байна. Орсон чинь. За нөхөр минь Германд мал хөргөх сэргүүд явна. Тэгээ би чамайг томиллаа. Манайхаас нэг хүн аавна гэсэн. Их удсан юм аа. Тэгэл талбай дээр цугладаг сэргүүд. Нэг өдөр л явах юм болж дархнаас мал ачсан. Тэгээ нэг вагонд 50 хонь. Вагоны тэр ачааны вагоны хоёр талд нь 25 таваараа хонь ээж гад. Дунд зайд нь энэ пресс дэвс тавьчихад тэрүүн дээрээ ороод усчихад. Тэгээд тэр хоньныхоо тэжээ дэвсийг өгөөд дотор нь жоохон хоёр онгоцтой. Тэрүүнд нь устай газараас хоньоо усалдаг. Москва ороход 20 хэд онс юмдаг та. Тэгээд цаашаа Брест дээр германууд ирж малаа авсан. Нэг хонь өгч. Нэг хоньоо өвчөөд нөгөө малаа усалдаг төмөр хүн гараа гооны чанаад тэр адуу хоол унд идэггүй оройгоор хамт явсан ус. Тэнд одоо нэг станыг жинхэнэ шүлээ ууж махайд. Тэгэж нэгсэн. Тэгээ яг хонь тоотой 2 шүлээ хонь хургалцсан байсан баг. Тэгсэн нөгөө өгсөн хоньны тооч яг тийч илүү бол. Тэгээд германууд аваад тул суулгаал юм үзүүлээл яваад байна. Тэгээд германд тэгж яваад 10 хонс юм аа. Сар болгоно гэж байсан юм гэлээ. Тэгж бас нэг өдөр гинт явах боллоо явна гэж утсан. Тэгсэн тэр Венгерт нэг бослого. Тэр таарад тэгээ одоо энэ Европын орн тийм болж явахад гадаадын зэрэг байлгаж болохгүй гэсэн яаралтай тэгээ буцаас. Эсвэл нэг 2 хонс юм аа. Дан талбай юм үзүүлнэ өдөр нь. Тэгээд эндээс л вагон цулгаал явсан тэгсэн чинь яг Октябрийн баярын яг тэр өдөр Улаанбаатарт ирсэн юм байна. Тийм л ил болсон юм. Албаны нөхтөөсөө төрүүлж хилийндээс алхсан азтай хүн бий. Азтай гэж хэлэгдэж багдмаар. Z5 машины аваараас амьд мэнд мултарсан нь эхний том аз. Эрүүл мэндийн чөлөөтэй гэд эмчлүүлж байхдаа бүгд найрамд хардчилсан Герман улс руу явах болсон нь 2 дахь аз боллоо. Гадаад орныг үзэх нь бүхэл төсөөлөөч үгүй байсан хөдөөний малчин хүү урт замын аялалд гарна гэдгээ яахан мэдгэв. Ингэж л аав нь анхлан хилийндээс алхаж алхахдаа Европ твийг үзсэн нь айрмын бас нэгэн буян байсан да. 56 онд хотын амьддаг бүр татан буулгаад манай хүн таруулан ороод тэр тусгай ажиллан гэж байсан. Тэрнээ нэг ороод дуулгаад аваачаад шилжүүлээд улаан хооронд аваачдаг. 2 яам нэг болсон. Тэгээ 2 яам нэг байсан. Ян дарга буудлага тагчин хөрс гэж байсан зөөлдөд. Тэнд явцсан. Тэгсэн өвөл нь ян дарга төгсөж ирсэн гинэ. Гэсэн чи хотын юмдаа дахиад байгуулжээ гэл. Тэгсэн хотын юмдаа нар дахиж байгуулад ян дарга комендантын дарга болсон. Тэгсэн манай ороод энэ дарга баада нэг өдөр тэрийг дуудаж байна. Одоо энэ хөр бүрвж тэрийг айл би тэргээ мэдлгөөсгөөл яваад ирсэн ян дарга дээр. Тэгээ манай бүрвжийг ахлагцаад өгөөд жагсаалын дарга комендантын одоо анги одоо 032 л да. Намайг эргүүлийн салааны орон төгч бөгөөд дасгийн дарга гээд. Тэгээд манай бүрвж дарга болоод би захирагч нь болоод дасг байгуулад консулын дэнжийн хоног хагас зэмлэг байр байсан. Тэнд чинь би даас нэг дарга болчихсон хэдэн зэрэгтэй. Тэгэл одоо тэр хийдэг ажил эргүүлийн журамлан тийм албатай дарга байлаа би. 100 болоод халагдах жил. Манай анги дээр тэр жил дунд сургуулийн хус цугларалт хийгээд зөндөө олон хүн цуглчихсан. Тэгс манай дарга тэгж яана бүрвж. Гэхдээ нөхөр энэ улаан явтай хүн хэлийн цэргийн дунд сургууль хүн авна гин. Хоёлаа тэнд орчвол яадаг юм чи. Тэгийг л тэгсэн чинь. Тэгээд хоёлаа орт яад юм гэсэн чинь тэнд талснаа гэж нэг дэд дүрэн да. Тэн дээр очиод эрүүл мэндийн шилжлэгээр бичих яваад бол. Очиод эрүүл мэндийн шилжлэгээ бичих аваад энэ нэгдүгээр эмнэлгээр энэ тань оюутнуудын шинжилгээ явж ирсэн. Хоёул дагаал тугаал яваад байсан чинь. Тэр тэнсчээ.
Тэгээ нөө таснаа дээр бас одоо яах вэ гэж байна. Ангийн даргадаа очил тэгээд тодорхойлт аваад ир гэдэг юм байна. Хэлээгүй яваад байгаа шүү дээ. Нууцаар. Тэгээ очиж тэрнийг хэлсэн ангийн даргаас тодорхойлт авахын тулд жилдэх ёстой боллоо. Тэгээд авто дарга эмч манай хөрвжөө дөрвөлжөр хадлаа. Гэхдээ дарга нар бөөнөрөө яаж яваа юм л гэж. Тэгээд хэлдэгсэн таярыг сургууль явах гэж байгаа бол би дэмжинэ. Харин таярыг халахгүй байсан юм шүү гэж. Одоо бодоход нэг 2 салаан даргал бэлдэжсэн шүү. 58 оны 9 сард сургууль тэгээ явцсан. Хаашаа дунд сургууль очоод сурагчдын нэг казармд хоёлоо байгаад Хэлийн зэргийн дунд сургууль сурч байсан чинь Хэлийн албаны сургууль гэж болдог байхгүй юу? Явцмаа гэд манай нэг сурагч байсан. Явцмаа хэл зөрчиж болоод би манаач тэгээ нөгөө тэрнийг барьж авчрах хэрэгтэй юм л да. Тэгээ нөгөө чинь хурдан гүйцэхдэггүй нэ. Тэгэхээр би явцмаа багштууд чинь гэсэн чинь гэд хүрээд ирлээ. Ард нь гарчгаад буугаар давцгаал багшд ойрхооцсон чинь молодец жасраа гэж багш тэггүй юу. Хэлзэрчлэг бариад ирлээ гэж багч байгаа. Тэгс нөгөө чи эргэж зарчхад хүчий зүгээр яваад ч нэгсэн шүү дээ гэж нэ. Тэгэж залж байлаа мэлгэрч. Тэр мөн явсан маань одоо энэ баруун хараад байж байгаад надлын мөлөө өнгөрсөн байлээ. Тэр одоо бид 15 хүн төгсдөө энэ гомсрон гэж байгаа пүрүүжүү, ээд пүрүүсгч нөхөр байгаа, плашуусар гэж ингээд пүрүүжүү бидний 5 хүн л үлдэж байгаа шүү. За сайн явчихруу. Сүргэмэл тархан сайхан үлдэж байна уу? сайхан үлж байна. Сүргэмэл тархан сайхан үлж байна. Сар шиндээ сайхан бэлдэж байна уу? Сайхан бэлдэж байна. Би чамаас нэг юм асуух хэлий. 80-аад онд манай төрийн тэргүүн аймагуудаар явсан. За. Аймагуудаар яваад Зэтэнбол дарга юунд Хөсгөл аймагт очиод бүр өөрийнхөө одоо төрсөн нутаг баганд очиод өөрийнхөө найзтай уулзсан гэж байгаа юм. За. Тэгээ найзтай уулзаад одоо харж байсан чинь тэр Зэтэнбол дарга чинь тэр хэнийг тэр малчин өвгөн байж л дээ. Тэгсэн чинь Зэтэнбол даргаыг харчихтайгаа зэрэг тэр малчин өвгөн сайн уу Зэтэнболаагүй чи юм уу өтөлдгүй нэ хоёо гэдэг ингэж хэлсэн. Тэг хөдөөний хан чинь тийм л хамаагүй шүү дээ. Тэгээ хоёул хил рүү явлаа гэлээ хил дээр очиод юу үзэх үү? Юун дээр очих уу? За их сайн байна. Чи сайхан саналтай ярьж тэрний шинэ өгшин чинь дэмжиж байна. Явлгүй яах вэ? Ажиллаж байсан газараараа хуучин орон нутгаараа явахд бол их сайхан. Хилээс эхлүүл яасан. Монгол улсын хэл хязгаараас эхлүүл арай одоо тэгээ би нэг бүр онцгой нэг баган дээр л очие гэж бодоод байна. Хэлийн баган дээр. Тий. За хэлийн баган дээр очиж баганда хэлдээ өндөтгэл үзүүлээ. Би дуртай хүлээж авч яана нэг. За би ажлын албаныхаа нэг хэсгийг хэлчин гэж хэлдэг. Тэр нөхөр би 1955 онд Төвсгөл аймгаас сэрэгт ирээд 58 онд халагдах жилээ Өсгөө хотын Баабушкины Хэлийн цэргийн дунд сургуульд элсэн ороод 15 болоо. Тэгээд дунд сургууль байхдаа энэ дадлаг хийж яваад энэ хэл дээр дадлагын ажил хийж энэ хэлтэй танилцсан юм аа. За ингээд өнөөдөр энэ хэлсэн байсныхаа үйл явдлыг дурсаж энэ хэлийнхээ хүндтэй багны дэргэд яаж явж байгаа надад сайхан санагдж байна. Их сайхан байна. Их баяртай байна. Тэгээ Хэлийн цэргийн дунд сургуулиа төгсөөд тэр 3 хүн онц төгссөн. Тэгээ 3 онц төгссөн хүнийг салбарын даргаар төмөлсөн. Нэг нь өмнө говийн Humбасын Дашнамыг Утсмантын пункт гэж байсан. Пунктын дарга. Нөгөөх нь ховдын булганы пунктын даргаар төмлөд. Тэгээ намайг энэ нисхийн байцаан үржлийн даргаар төмлөд. Тэгсэн чинь пүрүүжүү маань туслахаар төмлөд. Туслах маань бөгөөд орлогч гэж манай пүрүүжүү гэдэг би тэрийг бас дахиад тэнд томилчөө. Нөгөө дарга байсан нөхөр маань ажилтан болж би дарга болж тэгж явсан. Гадаадын зочд шалгадаг тийм л албал да. Тэгээ байжсэн нисхийн бас ариун цэврийн байцаагч гэж эмч нар байдаг байсан. Тэгээд тэнд манай пүрүүжийн авгаа байсан тэр биш
миний хань шагдралгамаа гэж. Энэ дээр тэр байцаагч хийж байсан. Нэг онгоцонд ирэхэд л ариун цэврийн байцаагч эхэлж орно, дараа нь хэлийн шалгагч ордог. Тийм л албатаад тэгээд нэг бүрвэж юм маань тэр өвшийг аваад би долгормааг аваад ингээд айл гэр болоод тэгээ одоо бид нэр 20 жил амьдэрсэн 6 хүүхэдтэй 3 хүү 3 охинтой гэн 6 хүүхдийн ачзэнэр лавлааруу гарсан эцэг их болоод тэгээ амьдэрч явсан өрхөд тэгээд өвчний улмаас мөн өнгөрөөд хэдэн жил болж байна л да. Манай анхаа ном хөндлөгөө томоотой дуу зөөтэй тийм л нэг эмэгтэй байсан. Амьдралын минь бүхэл түүх, ардын цэргийн алба, тагнуулын байгууллагатай холбогдож, эх орны аюулгүй байдлыг сахих эрхэм үүргээр үргэлж ирсэн. Ажил албанаасаа гэргийг ээж сонголоо. Адтай хөөрхөн хүүхдүүдтэй ээж боллоо. Алг өрсөн минь сайн ээж байсан. Ажил ихтэй аавын чинь сайн хань байсан. Өдий зэрэгтэй гэр бүл бүтээсэн. Хүндэт ижийг чинь дурсан суу. Том хүү Батүлэг багасаа нэгтэм одоо юм оролддог тийм байсан. Уралдаан юм аа нэг юу болсон бичсэн хийсэн тийм нэг цуглуулга юм хийгээд улсууд дээр шалгараад Оросд артик сусланд шагналаар явж амарчлаа байсан. Том охины хөргөн тэд нэр данаатай зүг эрдэнэтэд амьдарч байна. Дунд охины маань нөхөр хүрл баяр гэж хүн байна. Тэр дунд охин жаал юм бай тэр бишээ үсэг оёх шидэх тийм юмд гайгүй дүүтэй тийм энэ бага охин хөл бас нэг тийм өөрийнхөө эмэгтэй хүний талын аяас бэлэг байна. Тэгээ нэг хүү дунд хүү тэр Швейцарт баг хүү энэ Эрдэнэтэй цэргийн ангид очиод офицерал пааж угаад энэ уулын үйлдвэрт ажилд орсон. Хоккейн тоглолт хоккейн спортын мастер. Манай хүүхдүүд энэ эрэгтэй шүдэнд бол спортлог. Тэгээ би ч бас залуудаа спортоор хичээлж өөрөө бүр хөтөлж аваачаад багш дээр аваачаад одоо спортын гимнастикээр хичээл байсан. Нэг цагаан мак болдохгүй манай ажлынхаа хүний хүүхдийн макийг хүртэл гэрээс нь очиод авчирж өгөөд одоо над өмсөөлөө тэмцээнд оруулж ирсэн. Манай хүүхдүүд их томоотой төвлөрсгөөсөө тийм байдгүй. Ерөөсөө тийм нэтгэхийн үгээр л сураад өсөөд явцсан. Тийм гажуудж зангааш тийм байхгүй тийм сайн хүүхдүүд байна. 4-р ангид байсан да. Гэрлөөгөө орох гэж яваад борцсон дотор нэг бах хөвтчихсэн. Тэгээд би тэрийг одоо хэрэг болохлоох гэд бариад гэртээ гүйж орж ирээд тавьчихсан байсан. Тэгээ аав хүний тэр ер нь байгаа юмыг тэр байсан газар нь буцааж авиж тавь гэдэг юм хэлсэн. Би тэгээд тэр бахыг яг буцаагаад байсан газар нь тавьсан. Аав маань надад юу энэ үнэн шударга байх ёстой гэдэг тэр зан чанарыг бол маш сайн надад ойлгуулж одоо өдөө хүртэл тэр зам маань одоо бидэрт үлдсэн байгаа. Хүн болно гэдэг үнэн шударгаас эхэлнэ. Тэр үнэн шударга гэдэг юм тэр одоо эх орны хамгаалагч бай, цэрэгч бай, ажилчинч бай тэрнийхээ төлөө л тэр хийсэн ажлынхаа төлөө үнэнсээр зүтгэж хийж яваад тэрнийхээ ач холбогдлыг өөрөө ойлгодог, бусдад ойлгуулдаг. Тэр хүн л тэр өөр чиглэл шугамдал эх оронч хүн. Ааваараа багч явдаг. Жасраа гэдэг одоо энэ хүний би хүргэн байгаа 3 дахь охиныг авч зуусан. Миний айныг одоо Батгш гэдэг. Охиных нь охинтой суусан. Манай гэр бүлийн хүн бол одоо эрх зүйч мэргэжилтэй цагдаагийн академид төгссөн. Хурандаа аавтай өвөөтэй тийм айлд хөргөө орж байгаагаар би бас үлрэглэн дуурах тийм ээ бахархах юм сэтгэл одоо тухайн үед бол надад төрж исэн. Аавынхаа одоо бичсэн хямар өдөө цэргийн харгуу энэ номонд дулаахан хүн гэсэн одоо тийм тэмдэглэл бичсэн байгаа. Ягаад гэвэл миний аавын ажиллаж амьдарч байсан, хүмүүстэй харилцаж байсан, үр хүүхдээ хүмүүжүүлж байсан энэ бүх одоо амьдралынхын үйл явцыг харж чад маш одоо сайхан
тийм энергитэй, үр хөвгтэй, зөв боловсон сайхан хүмүүжүүлсэн ажил төрлөө үнэн шударгаар эх орныхоо төлөө өргөсөн тангарахтаа үнэнчээр одоо биелүүлж явсан ийм хүмүүст надад анзаарчихсан. Анх одоо хүн таруулын цэрэгт ирж ардын айранд одоо цэргийн хаалга байжсэн бол цэргийн сургуульд явахдаа хөлийн цэргийн сургуульд явсан. Дараа нь одоо нийгмийн айлаас хамгаалах яамны одоо харьяанд ардын айрмын одоо цэргийн анги байгууллагуудаар ингэж ажиллаж явсан. Нэг өсөндөө нэг 3 төрлийн нүүр үзтэй гэдэг шиг 3 төрлийн цэрэгт алба хааж явсан ийм гавьяатай нэгэн уур байгаамаа минь аав. Өөрөө бол тэгдгээ өвөө. Чи үтэр бол ер нь төстэй юмнууд их байна. Ер нь залуу зандаа үедээ ер нь би одоо чамархуу байсан болов гэсэн юм ярьдаг л да. Гэхдээ би өвөөгийн тэр залуу байх үеийн мэдлэг чадвар хөдөлгөөнийг бол яаж гүцгүй. Гэхдээ өөрөө чармаан хичээн тийм ээ. За спортын хувьд болохоор өвөө уран төрөлтийн тэмцээнд бол үеийнхээ анги салбарынхаа хэмжээнд бол өвөө бол тэргүүлж манлайлж оролцдог. Миний хувьд болохоор гал унтраах техникийн олон төрөлтийн спортын мастер. Энэ утгаараа өвөөд их ойр үйдэг юм шиг байна. Бид хоёр бол одоо нэг айлын баз хөргөнүүд юм аа. Би ч хүү охин хоёртай хүү охин хоёрыг өсгөж хүмүүжүүлэх, ач зээнэрийг бол өсгөж хүмүүжүүлэхэд бол мөн их үүрэг гүйцэтгэсэн учраас бол тэд нэр одоо бүгд том аав гэж нэрлэдэг юм аа. Хүн чанарын хувьд бол маш их сайн сэтгэл гаргадаг ийм л хүндээ. Хүүхдүүдэд цэргийн байгууллагад олж цэргийн эх орноо хамгаалах, эр цэрэг болох гэсэн ийм зорилгыг бол амьдралынхаа явцад тавьж явсан гэж би одоо ойлгож байгаа. Хүүхэд багасаа тэр газар нутагтаа хайртай ийм хүмүүс хүүхдээ хүмүүжүүл тэгээд эх орон хүн болж хүмүүжнэ. Энэ хүний хэмжээнд хүрэхээр ийм чадaltaй мэдлэгтэй энэ хүний зүүсэн цолонд хүрэх юмсэл гэж би яг бодож байсан. Чи яг энийг ингэж хийгээрэй гэж хизээч хэлж байгаагүй. Ахмад настан буурлуудаа өөртөө хүндэтгэж тэр бүгдийнхээ хайрыг татаж гэмээж одоо тэр ахмадуудад биднээс одоо ариун баялаг туршлага мэдлэг чадвар амьдралд бага алдаж их онж байхын ухааныг хайрлах болов гэж бодож хичээж ажиллаж байна. Намайг Баасан даржийн халуун гэдэг Эрдэнэтэд амьдарч байхдаа зөндөө очдөг байсан. Одоо арай холдсон болохоор хаяа хайдаа л очдөг. Өөдөрөө хурдан очих юмсан гэд боддог. Хаяа хайдаа нөгөө ээжиг ингэж загнадий бити хөөхд ядраагаад байгаарэ гэдэг. Өөдөө охин хайртай шүү. Охин нь онц сурж өвөөгөө баярлуулнаа. Харцаар одоо бүгд нэг өдөртөө нэг олон таван үг хэлээд өгүүлж янз бүрийн болдоггүй. Дарах хүн өдөр тутам үйл явдлаа тэмдэглэлийн төвчтэй байх ёстой. Тэр нь хожмын хойно бэлэн гарын авлага болно. Муу албаагч гэж байдгүй маа. Муу цэргийн дарга байдаг юм аа. Тийм учраас өдөр тутам өөрийгөө хөгжүүл, өдөр тутам юм судал. Тэр ялангуяа энэ түүхийн чиглэлийн номнуудыг маш их судлаа. Гэт одоо надад нэг 6-7 нэг ховор одоо эртний номууд бол одоо бэлгэлсэн байдгийг. Энэ дотроос нэг онцолж хэлэх миний одоо том хүн инкам олон гэж аавтаа маань одоо зан аашаараа царай төрхөөрөө өөрт нь байгаа мингэрэг хүртэл адилхан ийм хүү байгаа. Энэ хүү маань одоо Оросын холбооны улсын Ярослав цэргийн сургууль сурч байгаа. Надаас л дүү тийм хүүхэд байсан. Тэр одоо надад их хайртай юм. Тэгэл миний өөртөө унтна. Тэгээ би чинь хэдэн хоньмалтай орой өдөш гарна. Өнөөдөр салдгүй хальманаас дуурчхад. Тэгээ бүр тэрнээс нуугдаж хүртэл тэр юм ажилдаа явдаг байлээ. Тэгээ тэр хүү маань одоо Оросд цэргийн сургуульд одоо 3-4-р курс хойдонгоос төгсөн дээ. Зээ хүүгээ цэргийн хүн болсон манай бол маш их баярлж байдаг. Цэргийн амьдралыг үргэлжлүүлэх хүү маань энэ хүү байна гэсэн байдлаар одоо хүүтэй маань их ярилцдаг. Эрхэм хүүхдүүд минь. Залуу насыг мөнх юм шиг санаж дэгж дэрвэж явсан омглон уюуд одоо ч нүдэнд тодхон харагддаг. Сайхан ээжид нь дурлаж явсан самсаа шархиран баярлаж та нарынхаа өлгийдсэн үе. Цэргийн нөхдийн хөдөлгөөн цаг хугацаагаар хэмжигдэх залуу насны алдаа оноо минь өчигдөрхөн мэд. Ингээд бодохоор жарнаар хэмжигдэх нөхөрлөл бүхэн минь үнцэнтэй. Жаргалаар хэмжигдэх гэр бүл минь үнцэнтэй. Жагсаалын цэрэгт алба хаасан он жилүүд минь үнцэнтэй. Жавар хургасан тэнгэрийн хаяаг жаахан бодлого ширж ширтэх
цаг хугацаа бүхэн үнцэнтэй байжээ. Аав ээжийнхээ үлсийг үргэлжлүүлэх эрхэм хүүхдүүд хүмүүжүүлж чадсандаа эх орныхон өмнө хэлэх үг бахархах багталтай энэ амьдралаа туулсан санагдаж байна. 66 онд үерийн жил Петр дээд сургууль явна гээгүй байсан. Төв рүү гүйцэтгэх ажилтан болж яам дэрж тэгээд уляастай амгаланд хэдэтэн анги хариуцж төлөөлөгч хийж байж байгаа. Гэр баярын амралт аваа нисгтэр байсан. Нисхийн жижигрээс ярьж байна. Яамны дээд сургуулийн комисс торгож байна. Госпитал дээр өглөө 8 цагт очихсан гин. Зөвлөлт бол аюулаас хамгаалах хорооны дээд сургууль гэж нэрлэдэг. Тэнд тэгээ намайг тэгээ явуулсан. Тэгээ дээд сургуулиуд төгсөөд ирээд байсан чинь улсуудыг томжоод яваад байдаг. Тэгсэн чинь 2 хүний томжилт гарахгүй байгаа л байсан. Тэгээ сүүлднээс чинь Балдан гэж мэдтэй төгсөн нөхөр байсан. Тэрийг Москвагийн төлөөлөгчөөр томжоод. Тэгээ намайг нэг өдөр Дорнод аймгийн элцэн орлогч өгөөд группийн дараагаар томжин чи яах юм явах уу гэв. Гэхдээ би яаж мэдэх вэ? Гэр орноос асууж хийж болъё. Наад мэж асуусан чи. Гүүгөөмийн сургууль хийжин төгссөн. Томцсон газар явуулгүй яах вэ? Тэгээд маргаас натад явъя гэж хэлчихсэн. Тэгээд Дорнод томжигдоод Дорнод аймагт очсон. Элцэн орлогч бөгөөд тагнуулын группийн дарга гэж байна. Гадаад тагнуулын хилийн одоо гадаад тагнуулыг байгуулдаг явуулдаг авдаг тийм ажилд товчхон хэлэх тийм юм. Тэгээд тэр ажлыг би тэнд 8 жил хийсэн Дорнод аймагт. Биднээсийн үед бол одоо хаан томилдон тэнд л ажилладаг. Нэгэнт одоо мөрдөстэй усууд чинь биелүүлэх ёстой. Тангараа өргөцсөн усууд оч гэсэн газар нь очно. Ажил гэсэн хий гэсэн ажлыг одоо хийсэн шигээ. Жасраага цэргийн сөрөх тагнууд төлөөлөгч ахлах төлөөлөгч засгийн дарга гэлцийн дарга хийжсэн. За Дорнод аймагт одоо хэдийн аймаг шүү дээ. Дорнод аймагт одоо улсын хилийг одоо үүсгэх ажлын шугамар хамгаалах, улсын хилийн одоо халдшгүй дархан байдгийг хамгаалаад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн хүн. Тагнуучд бол ингээд ил бусдтай адилхан ил яваад байдгүй. Жирийн л одоо хүмүүсийн адил. Гэхдээ тэднүүсийн одоо хийж байсан ажил бол улсад нууцсан зэрэгэлтэй хамаардаг. Тэр болгоно өөрийнхөө хийж байсан зүйлүүдийг одоо олон нийтэд засаад байдгүй. Хүн ихтлээ хадгалж байгаа л одоо нөгөө ертөнцтэй явдаг ийм жамтай усууд. Яг уу гарган наавн томжин бүр зөвлөлтийн тагнуулыг ч гаргаж ил байсан. Зөвлөлт бол аюулаас хамгаалах хорооны халахгүйгээр тагнуулж гаргах болж ядсан юм байсан. Тэр морь мал мэдхгүй. Тэгээ мориор цааш нь гаргах ёстой. Тэгээ хэдэн өдөр 2-3 өдөр тэрийг морь ун сургуулад. Тэгээ тэрээс нь гаргаж өгөх хүн манай хүн гаргаж өгөх ёстой. Яг нэрээр нь хэлчихээ шарав гэж хүн байсан. Бас тэр үедээ настай 50 гарсан. Тэгээ тэрнийг гаргаж өгөөлээ тэр хүн тэр хил дээр гаргаж өгөөл шиндээ буцаад ирэх байхгүй байдгүй. 4-5 хонлоо хүлээгээд байдгүй. Тэгээд даргууй буцаад ирлээ. Тэгээд одоо гэр оронд нь мэдэгдэх ёстой одоо тэгээ бэргэж чадаад яаж чадахгүй тэгээд байж байсан чинь отроо шийбэр ирсэн. Заставын дарга Төмөрбаатар одоо улсын баатар Төмөрбаатар шүү дээ. Ирсэн мэн жастар жимаа үгээд ирж дороо гараад дахиад заставын буудлын гэд байдгийг. Тэнд яваад ирсэн юм өвгөн одоо тэр үеийн өвгөн биш. Шаавс уулаад зүгээр намайг тэрж аваад сүйдэрхээ. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө хятад шинэ атсан шинэ мориноо татсан байлгүй. Булс юм сусаар шийгээд байна гинэ. Тэгээ нөгөө хүн чинь Монгол хүн болохоор зовоод тэр үнтэйгээ тэгээд тэр хил дээр 2 сонцсон шүү. Тэгээ цааш нь тэгээ нэг юм явуулаад тэгээ цаашаа тэр чинь явна. Тэгээ морид өтөд ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгс нөгөө чи буцахтаа төөрч. Төөрөө цаашаа бүр тэр далайн нуур гэж байдаг. Тэр хөрсөн байгаа юм. Тэгээд харин баригдчихгүй яаж яваад байсан юм хэрэг зүгээр нутгийн улсууд таарч исэн гэж байна. Нэг морь тэр Европ нуур тэр лөө хайсан гэж. Тэгээ нэг мортойгоо хэл доор ирсэн юм шиг байна. Тэгээд наашаа мөтлөж яаж явсаргаа. Тэгээ нэг хэлийн
шугам дээр тэгээ хилийн хар манайтай тааралдаж тэгээ застав дээр очирсан юм байсан. Тиймэрхүү юм болж ил байдаг юм да албанд. Нуус гэж яагаад бас бараг нууц ярьцл та. Тэгээ бас тэнэ нэг нууц. Доронтой аймгийн халахгүй сум одоо цаана орцсон байлээ. Одоо наан байсан. Баян хөшүүн застав үү тэрний наад. Халахгүй сумын ард. Тэгээ бас одоо дарга хэмжээ хийх гээд тэнд очихсон. Тэгээ төвөөс нэг 66 машин тонголчихсон. Тэгээ хоёр хүн гарах байсан юм л да. Тэгээ би нэг цаад застав руу яваад морьтой яваад ирсэн манай нэг төвөөс утсан сандаг дөржгээд алхуулын гарман дээр зогсож байна. Яагаад ирсэн? Яа өгсөн чинь. Үертэй байсан алхуул. Тэгээ үер хүлээгээд гарсан. Нөгөө төгснөө нэг хоёрыг би гаргачихсан гээл тэгнэ. Үгүй яаж байгаа юм те юу болж байгаа те яах юм тийм. Яг тэгээд морин цаана байж байгаа. Чи очиж цааш нь явуулчих гин. Тэгээ би морьтой орсон чинь нөгөө тэр нэг жаахан далан хуу юм байсан юм а. Тэд нар тэргээр гарсан. Би тэр далан гаргаж явсан чинь морь альтраад очихгүй юу. Тэгээ морин дээр морь хөвөөд лав 100 м яваад. Тэгсэн чинь одоо морь хавтгаагаар морин дээр зогссон. Тэр чигээр хөвөөлд бөөр нүрлүүл орох ёстой л дээ. Тэгж харин жаахан юу таарч голын хажууд нэг бургасанд орж очив. Тэгээ бургаснаас би барьж авч. Тэгээд гарсан тийм морь тэгэл яваад гэсэн. Тэгээд тэр морь тэржигтэй л яваад өөр нэг орохгүй. Тэгээ би харин бургаснаас барьж авч. Тэгээ нэг амин гарсан. Тэр бол тэр өнгөрөх байсан үе албаны ажлаар албаны шугамар албаны ажлыг өтгөж яваад тэгээд нэг зөөр дээр өнгөрч яг зарлал гарах байсан баг. Тэгэж би нэг гарсан юм аа. Цэргийн албан жинхэнэ эрчүүдийн албан. Улс нутгаа хамгаалах үнэнчээр тангаргалсан бол эх орныхон төлөө амиа өгөхөд бэлэн албан. Монгол хүн болсон хойно оройн хайрлагч малаа хүндэтгэж явсны ач юм уу? Албаа гүйцэтгэж яваад ам эрсдэх шахсан хэцүү байдлаас Монгол морь намайг аварсан юм. Энэ түүх өнөөдрийг хүртэл албаны нууцад хадгалагдан ирснийг өөрийн намтартаа чимэг болгож үхлээс хэлтэрснээ өгүүлж буй энэ. Дэчингод би нэг тэнд явж явахт нь хэлсэн. Би одоо энэ 7-8 жил боллоо би яг нотгод өгмөр байна гэсэн чинь. За чи нотгод өгнө гэдээс. Тэр Эрдэнэтэд тийм алба байна. Тэнд очих уу гинэ. Гэхдээ өгөөч гэсэлсэнгүү би гоо төвөр орсон байсан. Яг заал гэлээ. Тэгээ Эрдэнэтийн тэр алба яасан мөхөр улсын чухал объект ашиглалтанд орсон. Тэрүүнийг хамгаалах тусгай тасаг байгуулсан. Тэгээд тэр тасгийн дараагаар би бассан. Улсын чухал объектыг аюулаас хамгаална гэж байгаа юм. Тэр нь гадна очиод зогсоод байдгүй. Тэр үндсэн иргэд ажилчид дотор манай улсууд байна. Тэднээсээ одоо тэнд тийм бодох гэж болж магадгүй гэсэн юмыг урьдчилж хийдэг учраас тэр нь одоо аюулаас хамгаалт гэсэн үг. Нэг жишээ хэлгээд Октябрийн баяр хаа. Энэ улсууд мах байхгүй. Мах авахгүй бол жагсна гэж үйлдвэрийн ажилчид ярьж ийж. Тэгэл энэ дээр чинь төвд мэдгсэн чил тэр оройноос л зөвхөн нэг энэ махны машинууд чинь Улаанбаатараас яам арга хэмжээ авчихгүй. Тэгээ шууд очил тэр мах Эрдэнэт тэр махны машинууд мах зөөгөл дор нь хангаад бай. Тиймэрхүү юм хийн л дээ. Одоо тэр зөвөр энгийн яриагаар болохоор аюулаас хамгаалах ажлын ажиллагаан тэр. Тийм л тэгээ хамгаална гэдэг утганд тэндээ оршдог. Дархны цахилгаан станцд дэлгүүрт болсон. 2-3 төлөөлөгчтэйгээ дархан дэрж тэрийг үзсэн. Тэгээ сүүлд нь улсууд хошигноод аюулаас хамгаалахын жасраа дархны туршлага судалж ирээд
станцаа дэлбэлсэн байлаа гэд тэгээд шонцсон байсан. Тэгээд Эрдэнэтэд очоод тэр албыг 3-4 жил болсон. Тэгээд сүүлдээ Эрдэнэтийн Улаан Баглахын дивиз байсан. Дивизийн тусгай хэлцээний дараагаар намайг томилоод нэг томилдсон байсан. Тэгээд томилоод тэр тусгай хэлцээний дараагаар ажиллаж байгаад бас 4-5 жил ажилласан. Тэгээд эндээс өндөр насны тэтгэврт гарсан да. Эх орноо хамгаалах гэдэг өндөр агуулгатай боловч энх цагийн нөхцөлд дайчдын эрдэм сургалт хүмүүжлийн алба юм гэдгийг өөрийн биеэр батлан тодорхойлж чадна. Бага наснда олоогүй боловсролыг цэргийн албанд нөхөж үүгээрэн өөрийгөө эрдэм сурах бэлэг авьяастай хүн гэдгийг тодотгож чадсан онцлогтой. Амьдралын адармаатай замд хөл алдахгүй хүний дайтай хүн болоход хөтж болсон гэж цэргийн албаа хүндэтгэж бахархаж явдаг. Улсын сүр цэрэгтэй цэргийн сүр жагсаалдаа гэж ийм сайхан үг байдаг. Тэгээ гадна дотны одоо төр засгийн тэргүүнүүд, за элчин сайдууд энэ улсууд одоо Монгол улсад анх ирээд л хүндэт харуулын цэрэгтэй анх нүүр тулдаг. За Монгол хүн гэж ямар хүн байдгийг, ямар худуу хоолойтой, ер нь хүнийг бол одоо гаднаас нь хараад бас сайн улсууд бол мэдчихэн штэ. Тэгэхээр зэрэг Монгол улсын нэгдүгээрт нүүр царай болдог. Цэрэг тангараг өргөөд ингээ Монгол улсын нүүр царай болно гэдэг бол энэ хүний бол одоо насан туршийнх нь бахархаж явах тийм бахархал байдаг. Ерөөсөө хүндэт харуул бол одоо Монгол цэргийн бахархлаа гэж. Хүндэт харуулын анхны цэрэг энэ хүндэт харуулынхаа баяр ёслол бүх юмд орж явдаг. Энэ жил хүртэл хүндэт харуул анхны цэрэг гэтэл ёслолын сэлмээр хүртэл шагналаа. Энэ хүндэт харуулын одоо анхны цэргүүдэд хүндэтгэл үзүүлж дурсгалын сэлэм хүндэт харуул төрийн бус байгууллага Ямдан сангаас гардуулсан гарсан юм аа. Эх орон хэдий нэг чулуунаас эхэлдэг гэж үг байдیں۔ Хүн бүр эх орны эзэн. Эх орны тэр торгон хил дээр нэг гүндэг чулуу байхад л тэр чулуунтай л тэр наадалтай байвал манай эх орны чулуу тэрнээс эх орны эхэлтэй гэж. Цэргийн албаар явал цэргийн амьдралаар ахугаар яваад ингээд цэргийн хүмүүжлээ цэргийн мэрэгжил бүхий өнгөрөөгөө туулаад ингээд явсан. Тэгээд тэр маань одоо миний хувьд бол бахархал. 1955 оноос 62 жилдээ албан хассан байлдагчаас хорондоо хүртэл цэргээр тэгээ би цэргийн хүн гэж өөрийгөө хэлдгийн тэгэд тэр утгаараа тэгэл би цэргийн хүн. Хүн бага залуудаа хүсэл мөрөөдөлдөө хөдлөгдөж амьдрдаг бол насны нар хэвээсэн хойноо тууж өнгөрөөсөн амьдралынхаа дур tutгалаар амьдрдаг гэдэг. Эр хүн болж төрсний учир эх орноо хамгаалах ариун үүрэг гүйцэтгэж эдэр залуу наснаасаа өтөл буурал болтлоо цэргийн хүн гэж хүндлэгдэж хайрлагдж яндангийн жасраа өвгтөж хорондоо жасраа гэж дуудагдсан дур tutгал дүүрэн он жилүүдийг сэрүүлэн бичгэд ийм байна. Зэвсэгт хүчний тэг 32 дугаар ангийн хүндэт харуулын тусгай роотын анхны цэрэг хорондоо тогруутан овгийн Яндангийн жасраа.